Та бүхний ямар гэрээ дахиад нэг галтгооны бичлэг өнөөдөр хиймээр санагдаад хийж байна. Та бүхний ямар гэрээ гээд хахаар одоо жишээ нь энэ гадаадынхан бас миний Монгол бичлэгүүдийг үздэг бол энэ монголоор сайн байцгаана уу гэдгийг та бүхний амар гэрээ гэдэг юм байна гэж ойлгож магадгүй. Тэгээ хэлээд заншиж за би энэ хүү одоо чинь хөрөнгө мөнгөтэй болгодог буянтай болгодог тийм таринуудын тухай одоо ярьж байгаа. Энэ болохоор миний 4 дахь бичлэг. Энэ 4 дахь хэсэг нь болохоор эд ариужуулах тарин гинэ. За эхлээд нэг үг хэлэхээр эд ариужд юм уу? Үг хэлэхээр буянтай болд юм уу? Одоо эсвэл мөнгөтэй болд юм уу гэсэн тийм асуулт тавигдана. Би өмнөх буян ариужуулах тарин гэсэн бичлэг дээр хэлсэн байгаа. Хүнд нэг алдаагүй өгүүлбэр хэлснээс хоёр алдаатай өгүүлбэр хэлсэн нь илүү гэж хэлсэн байдаг. Гэтэл одоо буддаа мянган өгүүлбэр хэлээд нэмэргүй. Тэр мянган үгийн дунд нь одоо хайр гэсэн үг ороогүй бол тэдгээр үгс учир утгагүй юмаа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хайр гэсэн үг одоо оруул ямарваа нэгэн тарин буянтай байх нэ. За гэтэл чинь монголчууд бидний өвөг дээдэс амны бэлгээс аштын бэлэг гэж сургасаар ирсэн байна. Тэгэхээр тарин ерөөл гэсэн зүйлс байж болох ёстой. Бидний уламжлалаар байх ёстой юм аа. Тэгэхээр үгийн хүчинд сүсэглэж болно. За тэгэхээр эд ариужуулах тарин гэж одоо жишээ нь үгдэх юм байж болох юм. Тэгэхээр яагаад одоо чинь эдийг ариужуулах гэдэг юм бэ? Яагаад ийм олон төрлийн эд байх ёстой юм бэ гэж. Тэ. За эд ариужхаар асуудал үүсдэг. Жишээ нь одоо за нэг хүнсний дэлгүүрт ороод нэг хүн асууж байна. Танад хятад хүмүүс байна уу гэж. Байна. Манад хятад хүмүүс байна. За танад монгол хүмүүс байна уу? Байна. Манад монгол хүмүүс байна. Тэгсэн чинь танад нөгөө нэг орос хүмүүс байна уу? Нэг тийм улаан харилцаатай орос хүмүүс байна уу? Байна. Улаан харилцаатай орос хүмүүс ч юм байна. Ах юм уу? Авдгүй. Танд герман хүмүүс байна уу гэж. Тэгэхээр ийм одоо жишээ нь юу гэдгийг нэг сонин шунал тачаалтай илүү тийм ганганч гэдэг юм уу, илүү одоо үнэтэй хэрэгцээч гэдэг юм нэг тиймэрхүү юм хүсч авдаг хүмүүс байдаг. Тэгэхээр мөнгө л байвал юу л байна, түүнийг авч болдог одоо тийм цаг үе байна. Заавал одоо Монгол бараа гэхгүй те, заавал одоо жишээ нь хятад бараа гэхгүйгээр л одоо жишээ нь хаал бол хаана үлдүүлсэнийг одоо жишээ нь интернетээр захиалж ч юм уу авч болдог. Гэтэл одоо жишээ нь юу гэдгийг ингээд герман хүмүүс гэж байхгүй шүү дээ. Эдийн тоог үүснэ гэж байдаг. Өөрөөр хэлбэл эд гэдэг зүйл бол бүх юм дээр хамааралтай. Эд гэдэг бол бараг л буян гэсэн үг. Нэгэнт буян ариужих тарин байгаа бол эд ариужуулах тарин ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуудал бас гарна. Тийм. Тэгэхээр эдийн тоог үүссэн хүн гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл юу ч одоо чинь үзээд хараад өмсөөд одоо чинь сэтгэлд нь нийцгээ байсан хүн. Энэ цамц улаан өнгөтэй байна уу? Энэ цамц цагаан өнгөтэй байна уу? Тэр нь бол одоо жишээ нь хамаагүй гэж үзээд авч хэрэгэлдэг хүн бол хамгийн одоо жишээ нь үгдгийн сайн үйлчлүүлэгч тийм үү? Гэтэл чинь одоо жишээ нь энэ улаан өнгөтэй байна, энэ цагаан өнгөтэй байна. Танаад одоо жишээ нь үгдгийн ногоон өнгөтэй байна уу гэдэг юм. Тэгэж одоо өнгө мөнгөний ялгааг ингэж одоо их ахтар ингэж одоо ялгаж салгадаг ч гэдэг юм уу. Одоо жишээ нь үгдгийн янз бүрийн илүү хүсдэг хүмүүс байдаг. Тэгэхээр тэдгээр одоо жишээ нь хүмүүсийн хүсэлд нийцүүлэн янз бүрийн эдийг одоо жишээ нь бүтээдэг. Жишээ нь хэдэн төрлийн арх байдгийг, хэдэн төрлийн пив байдгийг тийм үү? Хэдэн төрлийн машин байна гэх мэтэр. За тэгэхээр энэ тарины тухай би одоо жишээ нь авч үзэж ярил л да. Жишээ нь
мөнгөтэй болохыг хэсэх юм бол тэр 9 хүслийг хүсье гэж би одоо 2 дахь бичлэгэн дээр хэлсэн байгаа. Тэрнтэй адилхан энд 9 игнээ юм байна. Вашарма нае суха, замбала залан дарие суха, бүрнэ бадрие суха, мани бадрие суха, губерае суха, самба занае суха, гүхэ данае суха, банзагаа суха, пизза гундали суха гэж. За нэгэнд ингээд одоо жишээ нь тийм уншаад ерөнхийдөө нэг тийм байна гэж одоо жишээ та хэлчихье. За эдгээр юм нь одоо жишээ нь юу вэ нэ гэхээр тэр үйл өгнүүдийн одоо жишээ нь одоо юу гэх юм анзаарахгүй гэж болно. Нае, заланбар дарие, бадрие, рае, занае, данае гэдэг юм уу, өгөх болтугай гэдэг юм уу, өсөх болтугай, сайжруулах болтугай, бадраах болтугай гэсэн тиймэрхүү үгнүүд байгаа. Тэгэхээр энэ 9 зүйл юу байна вэ гэж. Эхнийх нь болохоор вай шарма гэж нар. Хоёр дахь нь замбала гэж эсвэл жамбала гэдэг л дээ. Энэ болохоор буддын шашны хөрөнгө мөнгөний бурхан. Өөрөөр хэлбэл нөгөө баян намсрыг жамбал бурхан гэдэг жамбала гэж. Бүрнэ гэж энэ итгэл найдвар юм шиг байгаа. Эсвэл эрэгтэй хүүхэд эсвэл Франц хэлээр бол одоо боо тий эрэгтэй хүний бэлэг хэрэгтэй. Мани гэж эрдэнэ гүбэ гэдгийг би одоо сайн мэдэхгүй байна. Самба гэж юу хэлээ да. Тэгээд гүхэ гэхээр нь одоо чинь зүрх банза гэхээр тэр бенза одоо шин тэр би чи юу яриад байлаа. Дорж жүгдэн тийм үү? Дорж жүгдний тэр барьж идэг тэр зэвсгийг одоо шин банза гэдэг юм байна. Эсвэл одоо жишээ нь тэр важрапаны аянганы одоо жишээ нь тийм дорж гэдэг нэг тийм манайхаар очрыг бас банза гэдэг юм байна. За виза гэдэг нь болохоор бадамлуухай цэцэг юм байна л да. Тэгээд хамгийн сүүлийн өгүүлбэр нь болохоор бадамлуухай цэцэг мөнхийг өгөх болтгойч гэдэг юм. Тиймэрхүү юм одоо жишээ нь бичсэн байгаа юм л да. Тэгэхээр энэ нь болохоор эд материалтай нэг онцгийн холбоо байхгүй юм шиг байгаа юм. Одоо чинь бид нэр эд материал гэхээр одоо юуны тухай боддгийг. Яс, чанар, үн байдаг ч юм уу, эсвэл олдоц одоо жишээ нь тэр эд аюулгүй байдал гэх юм уу, энэ мэтийн юм одоо жишээ нь юу гэдгийг бидний толгойд одоо логик маягаар тий одоо чинь бодох шүү дээ. Би тэр нөгөө нэг бараа судлалын хүн биш учраас тэр одоо тэнд барааны холбоо, эд барааны ямар шинжлэх ухааны онол одоо юу гэдгийг эд барааг бүтээх одоо шалтгаан нь одоо юу гэдгийг хэрэгцээ юм ач гэдэг юм уу те necessity is the mother of creation ч юм уу ямар нэг юм бүтээхэд шаардлага хэрэгтэй интерс гэдэг юм. Тиймэрхүү юм би сайн мэдэхгүй байна. Би зүгээр энгийн хар ухаанаар юмыг одоо чинь тайлбарлаж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг вайшарма нае суха гэж нар намайг одоо чинь чиглүүлэг интерс гэдэг юм. Тэгэхээр одоо чинь нарнаас гойдогч гэдэг юм уу нэг тиймэрхүү юм байна. Хоёрдугаарт нь одоо чинь замбала залан дээр ясууха гэж тэр замбала нь болохоор надад ус өгөөч энэ төр гэж байна. Тийм үү? Гэтэл нэг проблем байдаг. Тэр замбала эсвэл шамбала гэдэг шамблын орон энэ төр гэдэг шүү дээ. Мөнхийн ус үйлдвэрлэдэг газар одоо мөнхийн ус өгдөг газар гэж байна. Гэтэл тэр одоо шинэ мөнхийн ус ингээл үйлдвэрлээд байдаг тийм өндөр уустай тийм шамблын орон байхгүй юу? Гэтэл чин тэр мөнхийн ус өгчл байдаг. Тэрнээс тэр усын уугаа та мөнх амьдрна гэсэн юм бол биш. Зүгээр л мөнхийн ус өгөгч шамблын орон. Тэгэл болоо. Гэтэл чин буддын шашин угаасаа одоо эд материалаас татгалздаг. Хүсэл шунал тачаалаас татгалздаг. Тэгвэл та баян ч гэдэг. Тэгвэл та одоо баяртай монгол хэл сонирн байгаа үстэй тий. Баяртай гэхийг одоо баян гэдэг үгтэй одоо шинэ ойртуулж хэрэгэлдэг. Гэтэл буддын шашинд юу гэж хэрэгэлдэг юм бэхээр одоо чинь замбала гэх юм бол одоо жишээ нь юу гэх юм нөгөө нэг
мөнгөний буддаа тийм үү? Эсвэл банк, замбаалаа гэж одоо санскрит хэлээр банк юм байна л да. Гэтэл чин лагийн авчи замбаа гэж. Замбаа гэдэг нь одоо баяр хөөр тийм үү? Ад жаргал тийм үү? Бас пор гэж ядуу. Тий. Тэгэхээр ядуу байхаар баян биш баяртай байх юм байна л да. Тэгэхээр энэ одоо чинь авцалдаагүй юм байна. Тэгэхээр одоо чинь юу гэдгийг бид ингээл одоо чинь гадны одоо чинь болох бүтэхгүй одоо чинь юу гэдгийг амны бэлэгтэй эсэг нь тодорхойгүй ийм тарины хилээд бидний эд аривжчих байхаа гэж одоо чинь итгэж найдна гэдэг бол миний хувьд бол одоо мухар үнэхээр одоо тэнэг мангар мухар сүсэг юм а гэж би хувьдаа үзээд байгаа. За тэгэхээр эд одоо чинь эд аривжуулахын тулд бид нэр юу хийх ёстой юм бэ? Мэдээж л одоо чинь юу гэдгийг эдийн тоо тийм үү? Эдийн тоо гүйцэтгэсэн хүн гэхэр ч одоо юу гэдгийг юм авах гэхээр л одоо болохгүй. Тэгээ нэг л болж өгдөхгүй. Тэгэхээр эдийн тоо одоо аривжих хэрэгтэй байна. Тийм үү? Тэгээд мэдээж эдийн одоо яс чанар чансаа бас сайжрах хэрэгтэй байна. Тэгэхээр чин эдийн олдоц тоо аривжиж яс чанар чансаа нь сайжрах болтугай гэж ерөнхийд нь одоо ерөөх юм. Гэтэл чин одоо жишээ нь бид одоо мөнгөтэй болоод одоо чинь юу гэдгийг гадны барааг ингээд аваад одоо чинь юу гэдгийг тансаг хэрэглээ энэ төр гэдэг нь шүү дээ тийм үү? Энэ засгийн газар нь одоо чинь юу гэдгийг тансаг хэрэглээг одоо чинь зогсоон багсгана энэ төр гэсэн нэг тийм тархины тураалтай юм яриад байгаа байхгүй юу? Гэтэл чин одоо үнэхээр эрхчлөө гэж байгаа юм бол хүн ер нь юу хүснээ худалдаж авах эрхтэй байх энэ одоо тийм би худалдаж авах эрхтэй байх ёстой. Тэр одоо үнэтэй машин гаднаас одоо чинь оруулж ирэх боломжтой байх ёстой. Тийм үү? Гэтэл чинь одоо чинь юу гэдгийг чи их хэтэрхий тансаг байна. Чи бүгд бусдтайгаа адилхан бай. Би энэ манай улс бол коммунист улс бүгд адилхан юм одоо чинь хэрэгэл өмс зөө гэсэн юм тиймэрхүү юм ярьж болохгүй. Хүн одоо чинь юу гэдгийг бусдаас ялгарах эрхтэй байх ёстой гэж байна. Тэгэхээр харамсалтай нь биднийг одоо жишээ нь бидний одоо чинь ярьж хилдэг одоо чинь эдийн тэнгэр нэг их ивээгээгүй юм шиг санагддаг. Бас бид нар одоо нэг их одоо чинь буян заяатай улс биш юм шиг санагддаг. Яагаад гэвэл өөртөөс нь болдог юм шиг байгаа юм. Жишээ нь миний нөгөө нэг буян аривжих тарин гэсэн бичлэгэн дээр нэг хүн лайк дарсан ба тийм үү? 40-д хүн үзлээхэд ядаж нэг 2-3-д нь одоо чинь сэтгэл санаанд нийцсэн юм хэлсэн болоо ядаж нэг лайк дарсан уу гэвэл үгүй юм шиг байгаа. Өөрөөр зүгээр л үзэл өнгөрсөн. Энэ хүнд нэг лайк дараад одоо чинь буян болчихъя гэж бодсон хүн юу н байхгүй байх шиг байна. Тийм. Тэгэхээр би ингэж бичлэг хийхээр гадныхан илүү буянтай юм шиг санагддаг. Би заримдаа одоо чинь нэг лайк авдаг, заримдаа одоо чинь юу гэдгийг 5-6 лайк, 7 лайк, 10 лайк авдаг тийм үү. Тэгэхээр би ямар үг хэлээд тэдний одоо чинь таалалд ингэ нийцчихвэ гэж би бас боддог. Тэгээ яагаад зарим нэгэн бичлэгийг нь одоо чинь ямар ч лайкгүй одоо чинь эсвэл ганцхан лайктай байдаг юм болоо гэж би бас хувьдаа боддог. Гэхдээ би гадныхнаас илүү лайк авдаг. Миний бичлэгэн дээр одоо жишээ нь одоо үгдгийн санал зүрсэн одоо комментоос бичсэн хүмүүс байдаг. Гэхдээ тэдгээр хүмүүс нөхий одоо жишээ нь доош нь одоо дислайк дараад байдаг юм байдаггүй. Тэгэхээр гадныхан болохоор хүний үзэл бодол энэ тэр юм дээр нилээд өгөөмөр, нилээд одоо жишээ нь буянтай ханддаг. Гэтэл монголчууд тийм биш. Монголчууд ер нь сайн хүн, буянтай хүмүүс гэж хэлэхэд хэцүү. За гэхдээ бид одоо жишээ нь хэмэртэй азтай хүмүүс гэж юу гэдээ бас үзээд байгаа. Энэ агаарын бохирдол гэсэн асуудал байгаа болохоос биш ер нь бусад талаар ер нь яаж хийж байгаа амжилтчаар байна шүү дээ, тийм үү? За тэгэхээр бидний эдийн тэнгэр ивээжсэнгүй нэг ивээсэнгүй. Гэтэ яг хуу эдийн тэнгэр ивээж
эдийн соёл бүтээх ур ухаан гарын эд онгод санааг надад хайрлаач гэж та хэлж явах хэрэгтэй юм шиг байна. Эдийн соёл гэж байдаг тийм үү? Одоо нэг юм худалдаж авчаад тэгээд эвдэлчээд буцаагаад аваад ирдэг. Энд чинь ингээд амархан эвдэрчлээ шүү дээ энэ төр гэж гомдолдог. Гэтэл чинь бид нар юу гэж ерөөдөг вэ? Эзэн нь бүх эдэн хувиргүй гэж ярьдаг. Тэгэхээр ямар нэг юм худалдаж авах чахтаа бол одоо чинь юу гэдгийг сайн харж авах хэрэгтэй тийм үү? Тэгээд эдэлж явах үедээ бас соёлтой байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд бидний одоо чинь гол зорилго бол одоо чинь баахан гадны юм авчираад ингээд одоо чинь эдэн ингээд аривчсан тийм үү? Дэлгүүрт юу вэ? Идэл байна тийм үү? Дүүрэн байна тийм үү? Тэр эд аривчих бол биш шүү дээ тийм үү? Бидний хүсэл болохоор одоо Монгол эдийн соёлыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх байгаа. Тэгэхээр эдийн соёл бүтээх ур чадвар, онгод санаа бидэнд хэрэгтэй байгаа маа. Тэгэхээр нэг иймэрхүү үг хэлжээвэл одоо жишээ нь тэр замбаалаа гэж одоо жишээ ядуу би одоо жишээ нь тэр замбаа ядуу замбаа гэсэн үгийн ядуу гэдгээр сольчил та. Тэгэхээр чин замбаалаа чин ядуурлаа болно үстэй тийм үү? Тэгэхээр ийм харамсалтай байна. За анхаарал тавьсанд баярлалаа. За